Одоо ч гүйцэтгэл байгаа тийм ээ. За ариун буян генералаас асуулт асууя. За бид нар ингээд төсөв хэлцээд яваад ингээд одоо гүйцэтгэл ярьж байна. Сая манай Сэлэнг аймагт ой хоёрын асар том төмөр гарлаа. За ер нь бол одоо том зургаараа бол эн чинь гамшигын өндөржүүлсэн бэлэн байдал зарлах хэмжээнд хүрлээ гэдэг иргэд бас маш их санал гаргаж ирсэн. Манай Жавхлан сайд бас тус тойргоо сонгогдсон гишүүн. Бид нарт бас хандсан, удаадараа хандсан. Тэгээ яг ингээд 4 сар төмөр гарч эхлэхэд буюу одоо 2 сарын өмнө ихний төмөрүүд гарсан. Тэгээ газар дээр нь очиод ажиллахад бол манай онцгой байдлын алба хаагчдын техник тоног төхөөрөмж хангамж муу байна. За хувцснууд ямар ч сан солигдсон. Тэгээ гал унтраах нөгөө үлээгч нь болох юм бол хүчин чадал багтай. Хямд 400 мянган төгрөгийн хамгийн үнэтэй нэг сая төгрөг байлаа гэхэд 3 зэрэглэлийн үнэтэй байлаа гэхэд хамгийн хямдхан нь хуучирсан. Амархан мотор нь шатдаг. За тэгээд үндсэндээ бол энэ мэдээж энэ бол иргэний хариуцлага одоо байгаль орчиндөө ээлтэй аюулгүй зорчих, аялах, зугаалах гэдэг олон төрлийн шалтгаан бий л дээ. Гэхдээ яг галт төмөр гарчингууд түүнийг хүний хүчин зүйлээс илүүтэйгээр техник тоног төхөөрөмжийн боломж мууг нь харагдсан. Сэлэнг аймаг дээр жишээлбэл одоо тэр явуулын хөдөлгөөнд удирдлагын газар нь тоноглол байхгүй байх жишээний. Дархуул аймаг дээр бүхэл бүтэн аймаг гол устай газар усан шомбод хүний аймаг авардаг хувцас ганцхан ширхэг байгаа байхгүй. Тэр чинь зэрэг одоо аюул гарвал яах вэ гэд. Тэр үндсэндээ ингээ харж байхад бол энэ тоног төхөөрөмж хангалтын асуудал бол учир дутагдaltaй байна. Он гараал энэ чи одоо усанд живэд нас орсон тохиолдол хэд гарчлаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг энэ гүйцэтгэлчийн энтэйгээ хэр уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь бид нар ингээд төсөв батлаад байдаг тодорхой оронтой наан цан гэдэг яг бодит амьдрал дээр энэ онцгой байдлын үйл ажиллагааг түргэн шуурхай явуулахад л эн чинь хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг шулуух хэлэхэд тэр галт төмрийн одоо асуудал гарсан Угаартч хүний амнаас жил гарны өмнө 24 оны 1 сарын 21-ний шөнийн 0 цагт нөгөө Дүнжин гарын дэлбэрэлт гэж ярьдаг. Стандартын ажил байна. Зарим хүмүүс нөгөө юмаа химнээд маску орчлоо идэр гэсэн ярианууд гараад идэг. За яг сая Сэлэнг дээр бол дархан Сэлэнгийн бүс дээр бол бусад аймагуудаас татагдаж очсон. Жишээлбэл улсын хурлын зарим гишүүд бид нар гал унтраагч урдаас захиалж авчираад 30 ширхгийг өгж байгаа байхгүй юу? Тэр нь бол одоо зүгээр л одоо тэр чин гишүүн бол хувийн санаачлахаар явж шít. А уг нь уус юм чин бол энэ дээр онцгой байдал энэ дээр бол маш сайн хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та одоо асуух асуулт нь 8 секунд үлдчихэд байна. Яг энэ гүйцэтгэлчийн энэ нөхцөл байдлыг бүрэн хангахтайгаа яаж уйлдж байгаа талаар та тайлбар өгөөч. Маш тодорхой. За 5 номер хариу буян дарга Эрдэнэ нутгийн асуултанд хариулъя. Одоо нөхцөл байдал бас хүнд байгаа. Үнэхээр одоо ингээд онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадварыг сайжруулж 100% үүргэхэд ойролцоогоор дунджаар 800-аас 900 тэрбум төгрөгийн одоо хэрэгцээ шаардлага байна. Бид нар бол жил дунджаар одоо 20-с 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Мэдээж одоо ашиглах явцад одоо эвдэрж гэмтэх засвар үйлчилгээ хийх гээл байнгын л одоо ашиглалтанд байдаг ийм асуудал байгаа. Ийм одоо хүндрэл одоо бэрхшээл байна. Дээр нь одоо бид бүхэн одоо юу гэдгийг гал унтраах ажиллагаанд ашиглаж байгаа үлээгч аппарат бусад одоо төрлүүдийн багаж хэрэгслийг авал одоо байгаа төсөвтөө тааруулаад аль болоор их хэмжээтэй тэгтээд үн өртгийн хувьд бас одоо хамаагүй бага биш нэг дундаас доош төвшөнд ингэж л одоо авч хэрглэж байгаа. Үнэтэй юм авахар тоон багасаад байдаг. Ийм зовлон бас байна. Дээр нь одоо албаагчдын орон тооны хувьд бол одоо ойролцоогоор гал унтраах 90 салбар нэгж нийлээд улсын хэмжээнд 8000 байх ёстой стандартын дагуу. Өнөөдөр бид дөнгөж 40 гаруй хувийн хангалттай байгаа. Тийм учраас бүх одоо анги салбаруудаа энэ Сэлэнг аймаг руу татсан цаана одоо үлдэж байгаа бүрэлдэхүүн ямар ч одоо ээлж солих одоо боломжгүй 24 цагаар бүтэн одоо сарын хугацаанд 3 сарын хугацаанд ангийн байрал дээр одоо ажиллаж байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна. Тэгээ цаашдаа бол энэ стандартад нийцүүлж орон тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн чадварыг бэхжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар энэ одоо чадварыг сайжруулах асуудал одоо их чухал байгаамаа гэдгийг одоо хэлье.